Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ Hope Notes нэвтрүүлгийн шинэхэн дугаар болох 9 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Надтай хамт зочин хөтлөгчөөр спортын сэтгүүлч Инх Бат маань хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе Инх Бата. Энд бол намын тоол үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээд өнгөрсөн 7 хоногт Монголын сагсан бөмбөгт маш сонирхолтой үйл явдлууд боллоо. Үзэгчд маань ч гэсэн ялангуяа маш сонирхолтой тоглолтуудыг үзэж сонирхсон гэдэгт итгэлтэй байна. Тэгээд мөн нэмээд юу гэдгийг 2 нэмэлт цагт шийдэгдсэн тоглолт төрнөлөө. За мөн эмэгтэй лигийн тоглолтууд ч гэсэн маш сонирхолтой боллоо. Бас энэ 7 хоногийн үед одоо хэдхэн хоногийн дараа 12 сарын 1-нд солилцооны цонх хаагдах нэ. Мөн дээрээс нь одоо энэ 7 хоногт юу болж өнгөрөв хамтдаа ярилцгаая. За яг чиний хэлснээр 12 сарын 1-ний өдөр дотоодын тоглогчдын солилцоо 8-ны цонх хаагдах ийм учиртай байгаа. Тэгээд энэ дунд бас энэ улирлаас хэрэгжиж эхэлсэн Аз тоглогчдын ч гэсэн солилцоо 8-ны цонх багтж байгаа. За энэ ч утгаараа лигийн солилцоо 8-нууд явагдаад эхэлсэн үзэгчд маань бас энэ талаар мэдээлэл авсан болов уу гэж бодож байна. Хамгийн ихний мэдээлэл бол Завхан Brothers баг өөрсдийн тоош шидэгчдийн нэг Япон лигоноор тоглогч болох Юма Шибашиг BCH Knights баг руу явуулсан энэ мэдээлэл гарсан. За тэгээд энэ мэдээллийг бол бид юу гэж бодсон бэ гэхээр шууд явуулчлаа гэж бодсон. Гэтэл энэ солилцоо болж таарсан. Яаж солилцсон бэ гэхээр BCH Knights багаас маш удаан хугацаанд тус баг тоглосон Дөлгөө мөрөнд Завхан Brothers явуулсан байгаа. Мөн дээрээс нь бишрэл металл баг одоо ахлах тасгалжуулагч Jermaine Small бас багаас чөлөөллөө. Тэгээ ер нь бол энэ улирлын хувьд нэлээд олон одоо ахлах тасгалжуулагчид бол одоо бага чөлөөлөхтэй солилцоо хийгдэх гэдэг ч юм уу одоо иймэрхүү зүйл болоо энэний талаар ярилцвал. Тийм Jermaine Small багийн тасгалжуулагчийн хувьд гэх юм бол Канад мэргэжилтэн тэгээд Монгол улсад ирснээсээ хойш бишрэлт металл багтай нэгдснээсээ хойш яг тэгж багийн системийг суулгах тал дээр олон оролдлогуудыг хийсэн. За харамсалтай нь их олон ялагдлыг дараалан хүлээсэн учраас багийн удирдлагын зүгээс хурдан хугацаанд ингээд чөлөөлчлөө гэж харж байна. Мэдээж сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын хувьд өөрсдийн гэсэн систем, тогтсон системтэй тухайн системээр удаан хугацаанд ингэж ажиллаж тухайн баг дээр суулгахын тулд хугацаа шаардлагатай байдаг. Тэгээд энэ хугацааг ер нь бишрэлт металл баг олгосонгүй юу гэж харж байна. Учир нь тэдний хувьд бол маш том амбицтай байгаа. Хурдан хугацаанд өөрсдийн асуудлыг шийдэж амжилт үзүүлэх шаардлагатай байгаа учраас яг туршлагатай багийг илүү сайн мэддэг ган улиг дасгалжуулагчид улирлын үлдсэн ачааг өргөхлөхээр хариуцлагыг ингэж өгж гинүүл гэж ингэж харлаа. Мөн дээрээс нь хов шонхрууд багийн тоглогчид болох Дугаар Эрдэнэ болон Лавг Цэнднэр өөрсдийн хүсэлтээр бас ингээд багаа чөлөөлсөн байгаа. Тэрнээсээ гадна одоо дээд лигийн багтаа үлдэх биш эм лиг рүү шилжсэн гэсэн одоо мэдээлэл гарсан байсан. Энэний тухай ярилцвал. За Лавг Цэнд Дугаар Эрдэнэ гэсэн энэ хоёр тоглогчийн хувьд тулаг дасгалжуулагчаас анхлын энэ мэдээллийг авсан. За тэгээд тулаг дасгалжуулагчийн хувьд бол ер нь тухайн тоглогчид маань за илүү олон минут талбай дээр тоглох хүсэлтэй байна гэсэн ийм хүсэлтийг бол дасгалжуулагчид өгсөн юм байна лээ. Тэгээд эцсийн одоо шийдвэрээр бол багаас явах энэ шийдвэрийг гаргасан. Нэмээд хөгжлийн лигийн багуудаас ч гэсэн илүү өндөр цалинтай ийм саналууд ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар эцлэгдэн шийдвэрлэгдснээр бол Лавг Цэнд Дугаар Эрдэнэ гэсэн энэ хоёр тоглогчийг бид хов чонхруудын бүрэлдэхүүнээс үндэсний дээдлэгт энэ улирлын хугацаанд бол харахгүй нэ. Лавг Цэндийн тухайд мөн дээдлийн 3 багаас санал ирсэн боловч өөрийг нь анх гаргаж ирсэн Сэдэ багш руугаа одоо явсан гэсэн ийм мэдээлэл байна. За тэгээд өнөөдөр бас мэдээллүүд хүргэсэн Инх Баттаа баярлалаа. Хэсэг хугацааны дараа хоёр зочинтойгоор эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Icemark KFC ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй манай өнөөдрийн дугаарын зочдоор Хасын үлгүүд багийн холбон тоглогч Барспорт болон төвийн тоглогч Азбаяр нар оролцож байна. За тэгээд урилгыг маань хүлээн авч оролцсонд баярлалаа. За тэгээд улирал эхлээд 2 сар өнгөрсөн байна. Сэн сайхан юу яцгаана? Бэлтгэл сургуульд тун дайжгүй гэдэгт итгэлтэй бэлтгэл сургуульд авч тэгээд одоо нэг ESL-ийн 2 аялын тоглолт маань 20-нд өгсөн. Тэгээд зэрэндээ бэлдээд Навонаас Монголын холигт
тоглолтуудаа бэлдээл. Юуны өмнө хоёр одоо зочныхоо бүр эхлээс нь эхлээд гоё ярилцаад явъя гэж бодлоо. Ер нь одоо сагсан бөмбөгтэй хэрхэн холбогдов? Тэр талаараа гоё ихнээс ярилцаач. Зорь. Миний гэвэл хамгийн анх нөгөө таквондо гэх өөр спорт хичээлдэг байсан. Тэгээд сакс руу бас одоо жоохон сүйд орсон санагдаа л. 7 дугаар ангид хаа. 4 5 дугаар ангид нэг тоглож байсан. Тэгээ болоо таквондо хичээлээд тэгээд яг 7 дугаар 7 8 дугаар ангиас хойш яг ер нь саксаа нэг хажуугаар таквондо хажуугаар тоглолоо. Тэгж байгаа л яг клубын төвшөнд бол 9 дугаар ангиас тоглолоо. Тэгээд түрнээ тасралтгүй тоглосон юм байна. Ер нь зүгээр сонирхлоороо тоглоод эхлэх үү эсвэл юу гэдгийг одоо өндөр болохоор нь тамирын багч нь тоглолцсон ч гэдэг юм уу? Тийм зүйл байсан уу? Тэгээ ер нь яг манай тэр үеийн биеийн тамирын багч манай шгшээгийн багш байсан. Тэгэл яг бас би өөрөө таквондо одоо ингээд яваад тэгэнгүүт намайг бас дуудаад байдаг би юус очтгүй байсан юм. Тэгж байгаа л яг нэг өдөр яг гарцсан авахгүй очихоор болоод тэгэл тэрнээс хойш болж ер нь их төгссөн гэх юм. За Барселонын хувьд бол бүр сагсан бөмбөг гэдэг спортоос өмнө их олон спортыг туршиж үзсэн, оролдож үзсэн ийм мэдээллүүд байдаг шүү дээ. Яг яаж сагсан бөмбөг рүү оров? Үүнээс өмнө бас ямар спортуудаар хичээлж вэ? Ер нь багасаа л ер нь бараг л тэгэл байж болох бүх спортоор л хичээлдэг гэсэн. Тэгэл нөгөө бүр Өмнөг аймгийн ноён сумд өссөн байд. Тэнд болохоор ер нь нөгөө хүн ам хүүхэд цуутай болохоор ер нь одоо нэг юмд арай гайгүй дүрстэй гэснүүд л тэгэл юм болгоод ингээл үзээд байдаг гэс. Тэгэл ер нь хамгийн анх сакс ер нь бол тэгэл найзтайгаа гэрийнхээ гадаа ч юм уу тэгэл тоглолтдог л байсан. Тэгээд тэрнийхээ хажуугаар ер нь бүхий төрлийн спортуудаар ер нь гайгүй хичээлдэг гэсэн. Тэгэл гэтээ ер нь саксны хажуугаар тэр спортын хажуугаар саксаа бол байнга л тоглож бэлтгэлгээл одоо тухайн дуулсан секц гэдэг юмнууд байнга хамрагдал явдаг гэсэн. Тэгээд 6-7 дугаар ангиас хойш л яг идэвхтэй бэлтгэл гэж яг саксаа гэж сонгож л байсан. Тэгэхээр ер нь хоёулаа л нэлийн сүүлд орсон гэж бас хэлж болох нь шүү дээ. Яг сакс руу орох бүр яг ороход яг юу нөлөөлөв? Дээрээс нэг орсны дараа тухайн үед одоо гэрийнхэн ч юм уу те ер нь яг юу гэж хэлжээ. Өмнө нь одоо байсан спортоо хайчлаа те нэг юмдаа тууштай байсангүй гэдэг ч юм мэдгүй ер нь юу ярьж байсан бэ тухай? Миний хувьд гэвэл яг гас гэрийнх яг ч тэнд дуртай байгаагүй сакс тоглож байгаа гол юмдаа анхаараа. Цагийн үед бол бүр олимпийн мөрөөдөлтэй байсан шүү дээ. Тэ ер нь бол том мөрөөдөл байсан юм уу. Тэгэл яа харахгүй яг нэг юм хоёулыг нь авч явах хэрэг амар хэцүү. Яа харахгүй яг нэг нь ингээл тэгэл зэцэг гэрийнхэнтэй ярилцж байгаа л тэгэл нэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэр яг азагийн шийдвэр илүү нөлөөлв үү эсвэл гэрийнх нь зааяр саксаараа явсан илүү юм байна гэж бодов. Ер нь бол минийх яг нэг юм тодорхой хувь байвал минийх арай илүү. Тэгэл яг гэрийнхэнтэйгээ бүр сайн ярилцсны эцэст шийдвэр гаргаж байна. Ятгалаг үр дүн төрсөн биз дээ. Барсагийн хувьд бол ийм мэдээлэл авсан. Ер нь саксан бөмбөгчдийн дунд Counter Strike гэж тоглоомоор энэ хүн чинь ерөөсөө топ шүү дээ. За манай үзэгчид сайн мэддэг бол Faceit гэж сервер байдаг. Тэгээд Faceit-ийн 10 левелтэй ер нь бол 910-тай мэрэгжлийн багт тоглох байсан. Одоо ингээд Синзүү ингээд багаас явчлаа шүү дээ. Тэгэхээр Синзүүгийн ер нь сэлгээний тоглогч нь хэрвээ саксан бөмбөгөөр яваагүй яг ингээд контрол тоглоод явж исэн бол Барселонаас орох боломжтой байсан шүү гэсэн тийм одоо юу гэдгийг шог маягийн ч юм уу яриа явдаг. Барса бас энэ талаараа ярил. Контрын карьер хэрхэн эхэлж аль хэмжээнд хүрч ив? Ер нь тэгэл багасаа л бас ер нь тоглолт гэсэн. CS:GO байхаас нь эхлүүлэл тоглол. Нэг амар тийм амар сайн бай биш ээ. Зүгээр яг сонирхолтой хаяал нэг одоо нэг амралттай өдөр ч юм уу те гэртээ тоглолцдог. Тэгэл тиймэрхүү л бусаар нэг ахтар тэгэж ахнаас тэгэж яв юм аа гэж ер нь огт боддог байсан. Зүгээр яг нэг саксныхаа хажуугаар одоо нэг арай өөр юм уу цаг зарцуулах ч юм уу. Заримдаа одоо ингэ нэг сакс бодохгүй юм уу ч гэдэг шүү дээ. Тиймэрхүү үед муу тэгэл. Тэгээд нэг хоёр бяцхан үзэгч бас заавал асуугаарай гэсэн. Premier account бол тэр нь хэдэн оноотой байна? Faceit-ийн level нь 10 гэж үнэн үү? Энийг заавал асуугаад өгөрэй гэсэн. Яг одоо үзэгч Faceit level одоо 9 одоо л 9 байгаа. Тэгээд Premier 21 2 л. 21 2 мянга. Багаараа ер нь
одоо хаяа тоглож байна уу? Яаж байна? Ер нь- Барсаг булаацалт уу? Ер нь үзэж Сүүлийн үед дөрөн гайгүй. Барсаг булаацалт уу? Тэгэл би хамаг муугаа аваад тоглолт. хязгаарч чансааны нэгт байгаа юм чи тэгээ. Хамаг муу очоо. Яг Би тоглох хойш гэх юм уу? Хоёр дээр хуваагдалаа. За хамгийн муунаа. Азар их ах хоёр хамгийн муу. Ер нь ахнар нь хаагур явж байна. Ах нар ер нь огт авахгүй шүү дээ. Хамгийн юм Сегах ер нь сонирхолтой гэхдээ ер нь хамт тоглож үзээгүй л аа. Том ах бол агс тэгэл тоглохгүй. Одоо их ах л ер нь яг CS2-ын одоо макрогоос хамгийн ахмад нь л болж таарч. Зэрэг сагсан бөмбөгийнхаа ярианд ороход Барсагийн хувьд яг юу гэдгийг хотод оюутан болж ирээд гэдэг юм уу? Итүгийн их сургуульд ер нь тэтгэлгээр орсон уу? Яг яаж баяр цогтгошын удирдлагаар тий ирж итүгийн их сургуулийн талаараас ярил. Би чинь 11 дугаар ангида энэ Баянгол дүүргийн 141 дугаар сургууль шилжиж ирээд тэгээд анх 3/3-ын толгойх лагогш хоёр төр бэлтгэл хийж жаад нэг жил орчим хагас жил орчим хийж жаад тэгээд их сургууль руу орох шийдвэр дээр болохоор нөө тухай чи худалдаа их үйлдвэрлэх сургууль маш их тасгалжуулагч нэсэн. Тэгээд ер нь самарлигт худалдаагаас давалцсан. Тэгээд бараг худалдаа руу орох нь зэг болцсон. Тэгэл нөгөө өмнөгийн аймгийн багш үлцөөгч ээж аав 3 нэг өдөр баяр цогтгохтой болцаал. Тэгэл дахиж нэг бүгдээрээ нэг хамт болцаал. Тэгэл ер нь итгүүн рүү орох шийдвэр гаргаж ирсэн. Тэтгэлэгтэй. Тий. Тийм 100% 4 жил. Аав ээжийнхээ мөнгийг бас өгсөн бэ шүү. Сагсан бөмбөгийг ачаар. Тэгээд Спортын хэмнэлт гэдэг. Хоёр тоглогчийн маань хувьд бас Азагийн хувьд ерөөсөө шууд ерөнхий боловсролын сургуулиас оюутны лигийг дамжилгүйгээр үндэсний дээдлэгт ороод ирчихсэн. За Барса маань бол оюутны лигийн супер оддын нэг байсан ч гэдэг юм уу. Яг энэ цаг мөчөөс одоогоос одоо 3 жилийн өмнө 2 улирлын өмнө гэж ярих хэрэгтэй байна. 23-аас 24 оны улиралд хасын үлгүүд багтаа нэгдсэн. Тэгээд тухайн үед хасын үлгүүд баг ер нь та хоёртой яаж холбогдож ирсэн бэ? Драфтын өмнө яг хасын үлгүүд багтаа нэгдсэн шүү дээ. Яг тэр үед бол нөгөө нэг итгүүн хасын үлгүүд хоёр чинь нэг хамтарлын 3 жилийн гэрээгээд одоо нөгөө нэг доороос ингээд өсөж дэвжих боломжтой ч гэдэг юм. Тиймэрхүү одоо яг хоорондын гэрээ хийгээд тэгээд тшиг ах биндрээ бид 3 асуулт багт нэгдэжсэн. Тэгээд Аза чи Summer League-с. Тухайн жилийн яг Summer League-т нь модноос тоглосон байсан шүү дээ. Би юу бүр санааг бол. Тэр модо болсон байсан тоглоо. Суур амжилттай байсан. Нэгтгүүлтэй таарал. Тэгээд тэр үед бол анх нөх хөлгөттэй орсон. Юу гэвэл мөнх андах надтай болж ирсэн байна. Андахтай ч нэлээ болцсон. Тэгэл үздэг тоглогч манайтай тэгээд уулзаад хахаар шокнд болж байна. Яг тэгж байгаа бас яг шийдэл хүрээгүй маа тэгээд. Тэгвэл яг манай аав ээжтэй манай зөвлөгөө багийн одоо менежер боссод маань уулзаад. Тэгэл уулзсан тэр яриагаа наадтай иргэд яриад тэг ингэж юу нэлээ бас ялсны эцэст шийдэж төрсөн. Тэгээд ер нь шууд хасын үлгүүд багтай. За тухайн үед бол ер нь хасын үлгүүд баг бас шинжил хийгээгүй нэлээ удажчихсан юм баг байсан. Эргээд ер нь маш залуу бүрэлдэхүүн зөвлөж байгаа шүү дээ. Тухайн жил Шинжлэл хийгдэхтэй баг дийлэнх нь бараг 70-80% нь гэж ирдэг гэсэн шүү дээ. Тэгээд Залуу бүрэлдэхүүнээр нэгт. Зэшко дасгалжуулагч ирсэн. Нэлээд чанар дасгалжуулагч гэсэн бас яриа байдаг. Тэгээд Зэшко дасгалжуулагчийн удирдлагаар яг яаж эхлүүлж тэр талаараас ярил. Миний хувьд юу? Эдрэх нэг гадаад дасгалжуулагчтай 2 дахь удаа ажилласан. Эхнийх нь болохоор нэг бид нэр Чиндүү оюутны университет явахад нөгөө Василий коучтай ажиллаж байсан болохоор би бас нэг хамаагүй нэг туршлагатай болцсон юм шиг санагдаад. Тэр нь бол надад бол хэрцэнгүү гайгүй байсан. Гэтэ бас зөндөө олон тийм шинэлэг юм байна. Барсаг миний хувьд бол ер нь бүх юм л амар шинэлэг байсан. Одоо нэг анхны гадаад дасгалжуулагчид утгаараа ер нь одоо нэг бүх систем, бүх хамгаалалт давталгын системүүд анхудаа л ер нь тиймэрхүү юмыг мэдээд сурч авч байгаа болохоор ер нь тэгэл бас амар их сорилт болж ирсэн гэх юм уу.
Манай ер нь Монгол тамирчдын одоо сүүлийн 3 жил ер нь гадаад тасгалжуулагчид илүү олширсан мөн дээрээс нь легоноор тамирчид гэдэг ч юм уу те тэрэн дээр ер нь манай Монгол тамирчид хэр ойлголцдог байсан болоо одоо ер нь ямар төвшөнд явж байгаа вэ те яг нэг 3 жилийн өмнө бол ер нь дийлэнх тамирчид ойлголцоо дараа жоохон хэцүү байдаг байсан гэдэг ч юм уу те эсвэл дандаа орчуулагч заавал хажуудтай байдаг гэдэг ч юм уу тэрнээсээ үүдээд бас нэг юм ойлголцлын зөрүү бас нэг арай ондоо байдаг гэдэг ч юм уу анх ямар байсан одоо ер нь ямар болцсон байгаа вэ тамирчид илүү нөгөө хилэндээ бас анхаарад байна уу ер нь яаж юм тэр нь ер нь одоо нэг хүн болгонд ч нэг англи хэлний төвшин гэж байгаа шүү дээ тэгээд згсэн бөмбөгийн хэл чинь их амар тэгэж амар хэцүү бас нэх биш те нэг их хэрэглэгддэг үгнүүд олон байдаг нэг тэгэж юу хэлэх нь нэг амар ойлгомжтой болчиход байдаг юм. Тийм болохоор нэг айхтар тэгж ойлголтын зөрөмөр бол манай огт нэг айхтар үүсдэг ер нь легонор тоглогчтой ч гэсэн ер нь. Тэгэл одоо ингээд хасын үлгүүд багт анх нэгтчихэд байж хахад ялангуяа удирдлагын эхний хэдэн тоглолт бол маш хэцүү байсан шүү дээ. Яг тэр үзэгчдийн хүлээдэг хасын үлгүүдийн одоо тэр том фэн бейсийн хүлээдэг амжилтыг үзүүлж чадахгүй ч гэдэг юм уу маш олон шүүмжлэлт дагуулж ирсэн залуу тоглогчдын хувьд нэмээд одоо Зэшко дасгалжуулагч дээр ч гэсэн олон сөрөг комментууд байж исэн. Тухайн үед ер нь сошиал тэр ер нь итгэвтэй байдаг бай. Тэр үеийн бас сэтгэл зүг хуваалцвал тий. Ер нь энэ багийг ингэх хэрэгтэй юм биш үү? Илүү сайн хийчих хэрэгтэй юм биш үү гэсэн тийм бодол төрж байгаа. Тухайч тэгэл одоо нэг дандаа байнгын жил болгон өндөр амжилт үзүүлдэг одоо нэг өмнөх бүрэлдэхүүн ингээд шинжлэгдээд баахан залуу хүмүүс ороод ирээд одоо ингээд тухайч тэг 3 гэж эхлүүлж ирсэн. Тэгэл ер нь тэгэл сошиалор ороод үзэнхэд ер нь шал одоо юу гэдэг буруу юм хийчих буруу одоо ингээд дандаа ихэнх сөрөг комментод байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хүлээж авч хахад бол ер нь бас жоохон хорслогдчихл нэг айхтар тэгэж энэ мэн гэж нэг хүлээж авч байгаагүй зүгээр одоо харуулнаа л гэж одоо дотор ер нь бол ноцхон бодож байсан. Тэгээд миний хувьд яа тийм бас нэг ер нь тийм сошиал юм гэж жоохон нэг харчих гад байдаг. Тэгээд тэрийг юу харах дуртай. Тэрийг харж гэж хоолдог юм уулна гэл. Улам хорслогддог гэх юм уу? тийм дараагийн удаа үзүүлээд өгнө гэх юм уу. Тэгэл тэр үед ч бас нэг миний нэг яг тэр 0-3-ыг эхэлж хахад тэр миний хөвдөө боожсэн бодолч нэг хасын үлгүүд багч яг тэдэн жилээс хойш ингэ юусэн медалийн тавцангаас буугаагүй. Яг ч л энэ амжилтыг хадгалаад үлдэх ёстой юм шиг л надад санагдчихсэн. Тэгэл манайх чи яван чангарсаар эцэст нь хавраг авах гэдэг бол тэгэл тэр мэдрэмж л өөр үнэхээр амар. За тэр яван чангарах үед бол би маш сайн санаж байна. Барсуултын хувьд Зэшко дасгалжуулагч маш их зэмлүүлдэг байсан. Ерөөсө хамгийн их зэмлүүлдэг хүн бол би Барсаг гэж боддог байсан байхгүй. Талбай хажуунаас харж байхад Барсаг талбай дээр гаргаад ирэхэд л Зэшко дасгалжуулагч тэр нэг удирдлагын эхний агт ерөөсө Барса л гэж бодож. Зэшко дасгалжуулагчтай анх ажиллаад гэж ажиллаж байхад ер нь нэг тийм шантах сэтгэлээр унах үе байсан уу? Ер нь байгаагүй дээ. Ер нь тэгээд одоо нэг мэрэгжлийн карьерийг эхлүүлж байгаа болохоор ер нь надад бол одоо нэг тийм чанга доктортой одоо сахилга бат өндөртэй тим коуч одоо ингэж миний мэрэгжлийн карьерийг эхлүүлж байгаа болохоор надад амар тийм юу гэдэг эерэг үр дагавартай байсан гэх юм одоо ер нь илүү ингээд дараагийн жилүүдэд одоо ингээд одоо зэлхгөө дасгалжуулагчаас сурсан одоо ингээд бэлтгэлийн систем одоо юу гэдэг хувийн сахилга бат гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудыг ингээд улам чанга захиад сайжруулад явхад бол надад одоо ингээд эхлэлийг амар сайн тавьж өгсөн л гэж боддог. Тэгээд тухайн үед бол ер нь тэгэл дандаа л ер нь зэмлэлдэг ус. Тэгээд угаасаа ингэж нэг гоочлоод чи юм уу гэж хэлээд байгаа юм биш зүгээр ингээд намайг сайжруулах ингээд хүсэл тэр хүнд байгаа болохоор ер нь тэгэж хамгийн их цаг ингэж ойрлдог байсан болов уу гэж боддог. Тэгэл нэг айхтар тэгэж энэ коуч навыг ингээд юм ч гэдэг юм уу тийм мөр хүлээж авдаггүй. Тэгээд дараагийн удаа одоо яг хэлснээр ч юм уу одоо тэрийг яг хэлснээр нь хийгээд үзье ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар хүлээж авдаг юм. Өмнөх улирал болон энэ улирлаас ер нь BCL, ESL гэд одоо олон улсын тоглолтууд нэлээдгүй хийж ирлээ. Одоо улирал эхэлсэн байхад хүртэл болоор нь хит яваад амжлаа. Тэгээд одоо ийм үед
ер нь ядралт хэр байна одоо нислэг айгу урт хугацаанд бас болтон ш тий. Буцаад ирэхэд ер нь хэр ядралт мэдрэгдэг вэ? Энийг ер нь та хэд хэрхэн даван тулдаг вэ? Ер нь ядралт яг тодорхой хэмжээнд бол байгалах. Тэгээд өмнө жил бас нэг мууш ах манагтайсан. Тэгээд мууш ах ер нь бас амар их юм сургаж ирсэн. Одоо нэг тамирчин хүний ер нь ядралт гэдэг чинь биендээ биш тархиндаа илүү нөлөөлдөг. Тархинасаа хүн ядрахгүй байх юм бол одоо юу гэдэг би одоо нэг гарах хөдөлгөөнч гэдэг юм уу илүү зүгээр ингийн үешгээ байдаг. Тиймэрхүү юмнуудыг амар сэлж байсан болохоор ер нь нэг би ядарч гин сольдож гин гэж ер нь их боддог үү. Тэгэл тухай үедээ л мууш ах тэгээд яг тийм BCL-ээр нэг тийм шууд олон цагаан хугацаанд нисч очсноо шууд буус оройно хоёрын нэг төмөр өргөж гэдэг ч юм уу те. Тэгэл яг юу хэрэгтэйгээ юу сайн мэдэж хэлж заа сургасан болохоор бас яг өмнө жилийн бас нэг хэдэн туршлага байгаа болохоор энэ жил бас харцсангуу гайгүй байгаа л гэж харж байгаа. Гэтэ бол ер нь бас ядарч бол юм бас жоохон байгаа. Яг энэ дараас нь тоглолтуудад илүү мэдрэгдэх те. Монгол тоглолцоод гадаад тоглоод эргээд Монгол тоглож байгаа. Одоо яг тэр хуваар нь 12 сарын 4-нд яваад гэдэг чинь 12-нд ирэхээр байгаа. Тэгээд тэрэндээ 4-ндөө яваад 5-нд 6-нд 7-нд тоглоод тэгээд шууд дэг хоног өнжөөд 9 тоглож байгаа. 3 дараас нь 7 хоногийн дотор. Тэгээд нөгөө ирээд шууд 13-нд холбооны цамын тэмцээн тоглолттой байдаг. Одоо яг тэр үед дээр л бас сайн мэдэгдэх байна. Тийм би бас муушаахын хэлсэндээ маш их санал нийлж байна. Одоо бол хасын үлгүүд баг аль хэдийн нэг гэр бүл болчихсон тийм 3 жил хамтдаа яг багийн цөм тоглосон байна гэдэг. Гэр бүлэрээ ер нь аялахад яг ингээд тоглоод явхад нэг их ядардгүй байхаа. Ялангуяа одоо ингэж олуулаа явж байгаа тохиолдолд. Тинт яг хөгжөөгч нь хэн байна? Тэгээ ер нь тэгэл хий хөгжиж байна. Одоо онгоцны буудлын дээр нислэгээ хүлээж хат нэг 2-3 цаг маг тэгэл үзэр тоглоол юм бол хоорондоо нээлтэж маазраал ер нь цаг айгүй хурд явдаг тийм. Ер нь олоолаа байвал багаараа л энэ тэнд хааж исэн багаараа л ах юм бол ер нь тэгэл нэг уудахгүй ядрахгүй тийм л байдаг. Тэр ядрал гэдэг мартдаг дөө. Ачаа шууд бизнес тайттай нэг явцсан шүү дээ. Дубай явцсан шүү дээ. Тэгэхээр чин та хэдийг бас агуун унтдаг юм байна гэж бодсон, агуу үзэр тоглолтдаг юм байна гэж бодсон бас. Тэгэл онгоцонд ороод ер нь тэгэл бүгд тэгэл унтаж байгаа. Тийм бүгд дөрөөсөө баг 5 минут өрөхгүй ингэж унтаж. Барсагийн бас нэг нөгөө ярьсан юм айгу таалагдтiin. Сайн нөгөө сүүл болсон Токио Альфарк баг тэрнтэй тоглож байхад ямар байсан гэдгсэн чинь өөрсдийнх нь газар дээр очиод ингээд хожих мэдрэмж юу амар гоё яадаг гэдгсэн. Тэрний талаар гоё дэлгэрэнгүй яриач. Тэгэл ер нь ордонд чинь одоо нэг эзэн багийн фэнүүд чинь одоо ерөнхий бараг 95% нь эзэлж байгаа. Монголчууд чинь одоо нэг одоо тэнд амьдардаг монголчууд одоо ирж үзнөхөөс бусдаар одоо Монголоос дагаж явж байгаа фэнүүд гэх юм бол бас цөөхөн шүү дээ. Тэгээд ер нь тоглолтын ер нь ихэнх ситуацид л угаасаа ингээд айлын фэнүүдийн темпэнд байгаа болохоор ер нь одоо юу гэдэг амар ингээд айл одоо ингээд хот болоод оноо аваад фэнүүд нь ингээд орилоо зөрүүлээд одоо юу гэдэг гоё хувилбар ч юм уу гоё хамгаалалт хийгээд одоо тэр чимийг ингээд намж авах бол ер нь амар кайфтай санагддаг надад. Тэрнээс илүү урам зориг авах. Азоорын үед. Одоо тийм комент уншиж тэндээсээ ирч хүч авдаг хүний үед гэхгүй. Үзэгчдийг дуугаа болгоход бол бүр илүү их таашаал авна гэсэн. Юу Альварктай тоглоход ч аза баг 3-4 блок хийсэн. Тэгээд яг тэр блокийн үндэс бол яг тоомх. Яасан. Яг тоомх надад техний 2 үеийн турш надад бүр яг хэлээлсэн. Чи блок хийгээд. Тэгээ бас яг тэгжлэхгүй ингээд юу н хамгаалтан дээр одоо юм чийл хамгаална шүү дээ. Одоо орж ирсэн хүн чийл гэж ивүүд тогтолон чийл даарна шүү дээ гэл. Тэгээд яг тэр үгнүүд бүр нилээ хэлж байгаа заа. Уусаа би юу нэг хэл юм байна гэл. Тэрний ачаанд л яг тэр нэг 3-4 хэцтэй блок хийдэг ч юм уу. Өнгөрсөн удирлын BCL-ийн хувьд бол яг энэ жилийн тэр Токио Альварк эсрэг тоглосон шиг олон үзэгчтэй байгаагүй шүү дээ. Токио Альварк дээр ч баг 5-6 мянга за бүр одоо төсөөлөл 10,000 үзэгчтэй тэр нүргээн дор тоглох анх яг ингээд гарааны бүрэлдэхүүнд талбай дээр гарч ирэх ямар мэдрэмж вэ? Нэг өмнө нэг одоо нэг эзэн зочин гэдэг тоглолт хийгээд
үзсэн байсан болохоор ер нь тэгэл нэг тэгж үзэгчд уур амьсгалын талаар бол ер нь их реакшн хариу тийм байхгүй. Ер нь зүгээр тоглолтонд фокуслал. Тэгэхээр Азаир Барс бол хоёрын хувьд бол тий сэтгэл зүй бол бүр үнэхээр гайхалтай гэж одоо хэлгэж багдамаар одоо зөвлөн. Би байсан бол тийм одоо боо юм болж байгаа штэ сандраад яах бол гээд. Тэгэд мөн дээрээс нь одоо бүр өмнөх ярианаас нэг аваад ярил спорт одоо өмнө нь хичээлжсэн спорт ер нь сагсанд хэр нөлөөлөв? Миний хувьд гэх юм бол нөгөө багада барилддаг байсан болохоор ер нь өсвөр мөсвөртөө ер нь үеийнхнээсээ жоохон бие хөгжлөөрэ нэг алах юм байж урд юм нэг тиймэрхүү байсан. Тэгэл одоо нэг байнга ингээд төвчний хийдэг болохоор тэр нь бие хөгжил нөгөө булчингийн мастаас ч юм тиймэрхүү юмуд нь арай урт байсан баг гэж боддог. За одоо бол тэгээд лигт холбон тоглогчтой мөргөлдөөд яхад сегийнхээ барахгүй нэг юм тест. Хизэнээс сегийнхийг барж эхлэх гэж байна. Сегийнхийг ер нь барахгүй хаа. Тэгээд төрцөөний ч одоо тэгээд бас Азагийн талаар бас Азаг ер нь хүмүүс тайквондоч гэж илүү мэдээд байгаа. Одоо бол сүүлийн 3 жил Монголын шгшөөгийн тоглогч, Сүүлгүүд багийн төвийн тоглогч гэдэг нь илүү мэдэж байна. Яг тайквондогоор Азаа ямар амжилт гаргаж ирсэн юм бэ? Олимпийн мөрөөдөлтэй байсан гэлээ шүү дээ. Яг яасан. Багнаас тэгээд залуучууд насан турш дэлхийн аварга би 3 дэлхийн аваргыг орж ирсэн. Гурван дээр нь яг 5 дугаар байранд орж ирсэн. Тэгээд залуучуудын Азийн аваргаас сүүл медаль авч ирсэн. Яг бүр сэтгэл хоншил хоногссон юм. Насан турш дэлхийн аваргаар яг ингээд манай тайквондогийн манай жингийн номер 1 тамирч Итали улсын. Тэрээс тэрний бичлэг бас байнга үздэг. Тэрнтэйгээ яг нэг уучраа таарсан. Тэгээд тэрийгэ хоцсон. Тэр бол сэтгэл амар үлдсэн. Ойч бас зүгээр мөрөөдөл биш юм биш тэгээд болгын бүтээг гэвэл ингэ болцдог зүйл юм байна л гэдэг. Юу ганцхан спорт дээр ч юм амьдралд хол биш юм байна гэдгийг л айгаа ухаарсан тийм. Эргээд энэ тулаанч чанар яг тэр дээдлигийн халуун хуур амьсгалд орж ирэхэд те анхны тоглолтонд талбайд гарч байхад бас нэлээд дэм болсон баг. Анхны тоглолтоосоо бас нэг эргээд санаа. Тэгээ дээрээс нь нэмэхэд одоо нэг яг дээдлихт орж ирээд анхны гол хийх мэдрэмж ч юм уу те оноо авах мэдрэмж. Тийм оноо авах тийм мэдрэмж эсвэл анхны одоо цагирган дээрээс бас оноо авах мэдрэмж юу нь ямар байдаг вэ? Зарим хүмүүс бол ингээд би ард зайлхам гэдэг ч юм уу те тэгж ярьдаг шүү дээ. Үгүй нэг оноо аваа шууд ингээд тавираад ирэх ч юм уу гэдэг тавьчраач юм. Гэтэ би яг миний санаж байгаа бол миний анхны оноо чинь нэг тохчл авч санагдаад байдаг. Бизон багийн эсрэг тоглож ирсэн баха. Энэ пикер бол дээрээс аваад тохож ирсэн санагдаад. Тэрнээсээ хойш ерөөсөө тохмоор санагдаад байдаг юм тест. Ер нь бол зүгээр авахгүй тэгэл завсар гараад байна. Завсарсаа. 2 жилийн өмнө бэлгүнийх Азаа хоёр манаас хүүпнөөсийн дугаарт орж байхад Том яхаа ярьжсэн санагч чинь Азаа ерөөсөө холын шидэлтийн бэлтгэл амир хийгээд энэ үуч ерөөсөө улиралт нэг тоглолтод бараг 2 шидүүлэх юм улиралтаа нэг 4 шидүүлэх юм илүү одоо пост ап бэлтгэлээ хийх хэрэгтэй гэдээ ярьжсэн. Одоо шидэлт төсөөр болсон мэт л шүү дээ. Яаж шидэлтээ сайжруулах вэ? Тэгээ ер нь Томхтой загнуулсаар байгаа гэх. Тэгээ нэг багаараа байрлж майрлал. Ер нь юм шиг яг өмнөх хөлрлөөс гэх юм уу миний хувьд зүгээр яг тийм олон дахин шийтгээсэл бас нэг яаж шийдээд байна. Нэг техник тал дээр ч гэх юм уу. Тэрийг илүү сайжруулахыг хичээсэн. Тэгээд бас нэг давтамжаа хэсэгдэх ч юм уу. Ер нь бол гартаа оруулахыг аягүй хичээсэн. Ер нь багаар ер нь бас өглөө болох ер нь маш их шийдэл хийдэг. Барс болтын хувьд холбон тоглогч тий. Тэгээд дээрээс нь одоо холбон тоглогч гэдэг чинь ерөөсөө шатрын нүүдэл хийж байгаас одоо ялгаагүй зүйл шүү дээ. Тэгээ одоо энэ 3 жилийн хугацаанд бас топод нэрлэгддэг болчлоо. Энд хүрэхийн тулд хэр хичээл зүтгэл шаардав.
хинээс суралцаж ирэв, юу гэж зөвлөгөө маш их авч байв, юун дээрээ алдаж байв. Ер нь тэгэл Сег ахаас бол ер нь үлгэр дөрөл авдаг. Одоо тэгээ тоглолтын юм аягт гэдэг юм уу Сег ахтай өөргөө ингэж Сег ахтай ер нь төстэй тоглохыг айгүй хичээдэг. Тэгээд Сег ах нэх ахтар ер нь зөвлөгөө гэдэг юм дөө. Биер өрөөл харддаг Ер гэж. нь яг ингээд эхэлдгүү ч гэсэн яг ингээд тажуунаас нь хараад ер нь бол суралцах юм амар их сагсан дээр ч тэр амьдрал дээр ч тэр. Тэгээд ер нь ихэнхдээ Сег ахаас л сурдаг. Тэгээд ер нь Жэлчко коуч бас маш их юм л зааж исэн. Тэгээд одоо байгаа маа Тансас коуч бас амар их тулж ажилладаг. Тэр нь тэгэл тэр болгоныг хүлээж аваад бүх юмаа сайжруулаад илүү нэг төвшөөх юм л ер нь одоо бэлтгэлтэй гэл тэмцэнүүдэд оролцоол явж байгаа. Энэ удирдлагын дасгалжуулагч Танассын хувьд маш одоо юу гэдгийг өндөр зэрэглэлийн тийм грек шиг шогтой олон жил ажилласан ийм дасгалжуулагч байгаа. За манай хоёр тоглогчийн 24-25 оны удирдлагын статистик харагдаж байна. 11.4 оноо 6.5 самбар. За бас дамжуулттай 1.2 хаалт гэдэг чинь ер нь өндөр үзүүлэлт шүү. Барсагийн хувьд бол 7.9 оноо 3.6 самбар, 3.1 дамжуулалт, 2.1 таслалт. Энэ бол юу гэдгийг яг софтмор тоглогчдын хувьд бол багийн лидер хүчний тоглогчдын хувьд бол өнгөрсөн үеэрт нэлээд өндөр ачаал авсан. Энэ бас яг энэ зүйлтүүдэд хэд нөлөөлж байна? Ер нь их ачаал аваад тэгж тоглолтын юм аягт бол нөлөөлөх нь тэгж бага хаяр. Тэгэл ер нь сэтгэл зүгээрээ л аль болох одоо тэр ачааллыг даван толдог. Яг нөгөө нэг адиа сурах хч маань хэлдэг шиг үү? Сэтгэлийн хэмжээр давдаг шүү дээ шиг үү? Заавчлаарай наа. Заавчлаарай. За энэ улирлын статистик үзүүлэлтүүд харагдаж байна. Ер нь бол аль нь нэмэгдсэн. За Азагийн хувьд бол үзүүлэлтүүд бас тодорхой хэмжээнд нэмэгдсэн харагдаж байна. За Барсуултын хувьд оноо авалтан дээр илүү их нэмэгдэжээ. Анзаараагүй юм бэ. Ер нь тоо хард юм уу манай хоёр? Ер нь нэг статистик дээр хардаг. Ер нь статистикс ганц хардаг юм бөмбөг алдтал. Азаа юу гарч Хаалтаа. ер нь хаалтыг санахгүй болтлоо, тоолохгүй болтлоо хаана гэдэг чинь бас их өндөр үзүүлэлттэй нэ. Ер нь тоолохгүй юу? Нэг ажлаа, 2 блок, 3 блок гэдэг. Тэгээ дуусч ижил мэдж байгаа юм чинь. Тэгээ өнөө жил миний хувьд бол хамгаалтаа илүү сайжруулъя гэж бодож байна. Тэгээ бас саяны нөгөө нэг статистикийг харахад өмнөх улирлаасаа илүү ер нь тамирчид хоёр улирлын турш одоо формо хадгална гэдэг бас айгүй хэцүү. Дээрээс нь бүр даблдаж одоо илүү чанараа сайжруулна гэдэг бас бүр хэцүү. Тэгээ дээрээс нь ийм их ачаалт дунд одоо ийм үзүүлэлт гаргана гэдэг бол бүр үнэхээр одоо бахархмаар бас санагдаж байна. За тэгээд дээрээс нь асуулт асуухад одоо яг энэ амжилтын ард мэдээж одоо баг гэдэг зүйл байгаа шүү дээ тий. Тэгээд дийлэн хүмүүс ер нь хасын үлгүүд багийг нэг гэр бүл шиг дээрээс нь энэ амжилтын одоо гол түлхүүр нь бол ер нь натгсан гар шиг гэж ярьдаг тий. Яг уналттай үед ер нь хэрхэн багаараа даван туулдгоо ер нь нэг баг болохын тулд одоо бэлтгэлээс гадуур өөр ер нь юу эзгэж байна? Одоо ер нь тэгэл бэлтгэлээс гадуур гэх юм бол багаараа ер нь нэг ганц хаад 7 ногт нэг удаа ч юм уу нэг бэсэл тоглолдог. Тэгээд ер нь одоо нэг чухал тоглолт хожлын араас ч юм уу нэг багаараа одоо багийн бүх бүрэлдэхүүн арай алдмал байл бүх багаараа ер нь нэг орой хоолмол идэх ч юм уу тиймэрхүү юм ер нь айгүй их цаг гардаг манай баг хувьд бол. Тэр сая он тийм хүнд хэцүү үед гэдгсэн шүү дээ. Тэр үед манай багийн яг бөөндөө яг нэг цуглаж байгаа ч юм уу яг маш их ярилцдаг. Тэгээ тэрнээс нэг асуудал байвал оны шийдэл олъё. Яа шийдгүү гаргахаа олъё гэдэг. Тэгж бүр маш сайн ярилцаж чаддаг нь тэгж энэ бүх юм ингээд тавч туулах юу болдог гэсэн. болтолгоор нь. Тэг бүр маш сайн ярилцдаг байна. Тийм одоо бол яг ингэж лигийн лидер төвчний тоглогчдын хэмжээнд яригдж байгаа ч гэсэн манай хоёр тоглогчдын хувьд бол өсвөр нас гэдгийг даваа тий. Нэг удаагүй байгаа. За энэ үед бол ер нь одоо
би ч гэлтгүй ингээд хин ч гэлтгүй ер нь нэг тийм хямрах үе өгдөө шүү дээ. Манай хоёрын хувьд бол маш том хоёр ментортэй хүн. За Азагийн хувьд бол том ахыг ментор болгож явдаг. Марсагийн хувьд Сэги ахыг ч гэдэг юм уу. Энэ хоёр хүнтэй ер нь сэтгэлээр унсан үедээ хэцүү байх үедээ тэгж ярилцдаг хөвчлэн тэгж ярилцчихсэн тохиолдол байгаа юм. Ер нь сэтгэлээр унжсэн тохиолдол байх. Сэтгэлээр ер нь унгаадгүй гэж. Бид ч сэтгэлээр бахаараа хоорондоо ярилцсан. Яах вэ гэдэг. Яг ингээд хоёр ах нь ер нь их шахдаг байхаа. Би бол ялангуяа Том ахыг тэгж боддог. Азаг нэлээд шахдаг болов. Яг бэлтгэл болгоны дараа харахад ялангуяа руки жилд нь бол бэлтгэлийн дараа авч үлдээд эсвэл бэлтгэлийн өмнө Азаатай нэлээд тулж ажиллаж харагддаг. Яг тэр Том ахын шахалтын талаар яриа тий. Хэр пүшилж байна. Тэр нь бол эхний жил өнгөрсөн жил мэл тэр энэ жил ч гэсэн юм айгүй л их цаг нь болж байна да. Юу бүзгийнх вэ? Тэгэл ерөнхийдөө надад хэлдэг нь одоо ингээд 2 м аргатай юм шиг байгаад байна. Зүгээр яг нэг төвийн тоглогчл байгаад байна. Чи ер нь юм байж болохгүй. Тэгэл ер нь залтаа сайжруулж, шийдэлтэй сайжруулж олон тал тоглол гэж надад хэлээд байгаа. Тэгээ намайг загнаад байгаа болохоор би бас яг яагаад загнаад байгааг нь өөр мэдээд байгаа болохоор цаг нь бүгдийн ингээд ер нь нэг бүрчлээ сонсоод авч үлдэхийг нь айгүй хэвчээ. Тэр нь бас ганц надад ч хэлтгүй одоо биндэрья тэмүүлэн ингээд ер нь бүгд нь бол ингээд бэлтгэл дундуурч бэлтгэлийн дараа мараа ер нь ингээд хэл юм хэлээл яваад байна. Багийн дотоод одоо яг Кохай симфой гэж ярьдэн шүү дээ тий. Нэг доор орж ирсэн ч дүү байдаг гэдэг ч юм уу, нэг дээш яах байсан ч гэсэн одоо яг ахаа гэж хүндэлдэг гэдэг ч юм уу. Танай багийн ер нь дотоод соёл ер нь ямар вэ? Эсвэл хоорондоо илүү юм найзууд шиг байж ер нь илүү цаашаа үргэлжилж явдаг уу? Ер нь бол ихэнхдээ л найзууд ч хэлээд тий. Тэгэл ер нь ингээл мазрал нэгээ игээл ер нь тэгэл байнга л ер нь тийм харилцаад байдаг. Тэгээд угаасаа одоо нэг ах дүүн дүү шиг гэдэг ер нь бол манай багийнхаа айгүй сайн хумсуулдаг гэж боддог ер нь. Тэгээд одоо хичнээн мазарсан ч гэсэн одоо яг тэр шугамаад авахгүй ч гэдэм үү. Тэгээд тиймэрхүү зарчмаар л ер нь нэг зарчимсад байх юм байхгүй. Угаасаа ингээд одоо нэг хүмүүс өөрсдөө мэддэг болохоор ингээд тогтцсон нэг тийм зүгээр ингээд бичигдээгүй дүрм гэдэг шиг одоо ингээд тэгэж ярилцаж тогтоогоогүй тийм зарчим дүрм гэх юм уу. Одоо ингээд төв хүн болгоноос гарч байгаа хүмүүжил гэх юм тиймэрхүү байдлаар ярих бах. Тийм санал нэг байна. Тэр бас манай тийм хацын үлгүүд баг бас тамирчтай маш сайн сонгож авдаг байх нь. Тийм бүр залуу тоглогчоос нүртэй. Яг ямар сэтгэл зүйтэй тамирчин байна, одоо бид нартай хэр харьцаар байна, яахаар байна. Одоо бас анзаараад байхад зарим багийн тоглогчид хоорондоо муудалцж байгаа ч юм уу илүү тоглолтоо унгаацсан тий дотоод харилцаа жоохон тааруугаас болоод илүү баг нь жоохон уналттай явдаг гэдэг болвол одоо манай хацын үлгүүд багийн тамирчдын хувьд бол бүгд ор бүрнээ хумсарлана гэдэг бол энэ бол бас Монгол хүн байхааргүй гэдэг шиг тийм бас ухамсар санагдлаа. Одоо яг танаас дасгалжуулагч нь болохоор илүү ярмаар байна. Зэшко дасгалжуулагч, танаас дасгалжуулагч хоёрын ялгаа гэдэг юм уу тий? Ийм зүйл ажиглагдаж байна уу? Системийн хувьд, зан чанарын хувьд ер нь аль тал дээр нь соёлоор нь бол бас шал өөр төрлийн хүмүүс. Зэшко коуч чинь болохоор ер нь бол өөрийнхөө ингээд гаргасан одоо нэг тоглолтын дүгнэлт гэдэг юм уу одоо гаргасан шийдвэртэй одоо ингээд яг бат заах хэрэгтэй бол одоо танаас коуч болох юм бол илүү ингээд нийтээр ярилцж одоо туслах тасгалжуулагчтайгаа тоглогчтойгоо ч юм уу илүү их ярилцж одоо шийдвэр гаргадаг. Тэгээ системийн хувьд гэх юм бол одоо яг танаас коуч болох юм бол одоо нэг яг тоглолтод байгаа 5 тоглогч л одоо энэ хувилбарыг эхлүүлсэн бол эндээсээ одоо ингээд бүх гарах дэтэлүүдийг өөрсдөө ингээд сэтгэхэд энийг ингээд цааш нь илүү их авч явна гэдэг юм уу. Зээлжгүй коучийн хувьд л ер нь бол яг зурсан зургаараа одоо яг хин хаана явах хэвээр яг ер нь тэрүүгээрээ л явах хэвээр гэж тийм байдаг гэсэн. Ер нь бол хоёр коуч л ер нь яг хоёр өнгө шиг л ялгаатай. Азад өөрчлөлт яаж мэдрэгдэж байна? Нөө сая танаас Василис хоёр гэсэн. Зэшко. За ер нь бүр ингээд Василис коучийг оруулаад ирээ. Фракас коучийг оруулвал энэ гурван коуч нь ямар ялгаатай? Зэшко хоёр коуч гэсэн үү?
Юу бодож вэ? Тасис Василис коуч хоёрыг ялгаа явуулсан. Тэгээ ялгаа нь гэвэл яг Барсахтай адилхан. Мэдээж өөр. Тэгээ нөгөө Тасис Василис коуч хоёр айгуу. Ер нь бол хоёулаа гэрэг хүссэн. Тэгээд адилхан санагддаг юм уу? Хоёулаа тэр нь гуруулаа л маш мундаг хүн. Тэр юу ялгаан тэгээс Барса хэлжлээ дээ. За тэгвэл хамтаа энэ улирлын тоглолтууд руу бас орё гэж бодлоо. Энэ улиралд ер нь багууд хэр хүчтэйгээр иргэн ирсэн байна. Ер нь аль багийн өөдөөс тулахад ер нь хэцүү байв гэдэг ч юм уу. Тэр талаар ярилцъя. За зоёроос эхлэе. Надад тэгэл яг офсис нүгээр чинь багууд чинь ингээл бүгд солилцоо гээл. Тэр нь багууд ямар ч тийм нэг сул баг, сайн баг гэж одоо байхгүй болсон санагдсан. Тэгэл бүр яг нэг бүгд ингээл нэг төвшөнд байгаа. Бүх тоглолтууд л нөгөө тийм хүчтэй маш алцаантайс болсон санагдсан шүү дээ. Тэгээ бас нөгөө легонрууд ч гэсэн ингээд тэрийгээ дагаад бүр маш өндөр түвшний легонрууд ирсэн санагдсан надад. Одоо тэг ямар ч муу сул баг гэж болохгүй. Бүгд л хүчтэй өршөлтөж бүгд л яг алдсан л гэж бодож ирж байна. Барсаг Тэгээ ер нь бүх багууд энэ сая офсис нүгээр одоо солилцоо 8 гээд бүх багийн ер нь бол ростер амар зузаан дип болчихлоо шүү дээ. Тэгээд ер нь тоглолтууд бол ер нь тэгэл ингээд анзаараад байхад ер нь тухайн өдрийнхөө одоо нэг хэн шийдэлттэй хэн зөв шийдвэр гаргах чинь тэр баг нь л ер нь хажууд ам санагц. Ер нь тэгэж нэг тоглолтын 3 дугаар үе мөн тэр шийдэгдэж байгаа тоглолт ер нь бол энэ өдрөл баг гараг бах. Тэгээд бүх тоглолт л ер нь 4 үеийн нэг сүүлийн 5 минут ч юм уу тиймэрхүү момент дээр л шийдэгдэж байгаа санагдсан. За ингээ хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр хамтаа төрүүлж алах нь Unitel Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola-ноор ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй ингээд хамтдаа улирлын хүснэгтэй харцгаая. За BCH Knights багийн хувьд 8 хожил 1 хожигдолтойгоор 1-р байрыг тэргүүлж байгаа бол Хасын үлгүүд баг маань одоо өмнөх тоглолтод хожил авснаар 2-р байрт одоо орж ирсэн байна. Мөн SG Apes багийн хувьд бол 2 дараалан хожигдол хүлээснээрээ 3-р байр руу одоо унсан байна. За тэгээд Omni Earth Miners бүр 4 рүү гараад ирчихсэн байгаа харагдаж байна. Ер нь улирлын эхлэлт хүснэгтийн байрлал бас тоглогчдод ер нь харахад нэг чухал биш байдаг бах тий. Яадаг вэ? Ер нь эхний тойрог бол надад бол тэгээд гэхдээ угаасаа бүх тоглолтыг л хожихыг гэж байна. Гэхдээ одоо нэг яалч нэг манайх ч бас энэ жил 0-2 гэж эхэлсэн. Тэгээд тийм болохоор дараа дараагийн тоглолтуудаа бүр илүү хүчтэй одоо хожил авахын төлөө илүү их тэг хүсэл эрмэлзэлтэй л тоглож эхлүүлж энэ үлрэлийг бол Мөн дээрээс нь Хасын үлгүүд багийг эхэндээ ингэж явж байгаа. Тэгээл ингээд дэшээ нэг мэтгэл нэг рүү гараад ирсэн байдаг гэж одоо ярьдаг штэ. Та нар эхэндээ жоохон амрэ гэж яриад байдаг үгүй юу? Бие жоохон нөө юм уу? гэж ярьж байна уу? Ер нь бол тийм байхгүй зүгээр угаасаа тэгээд одоо тэгвэл эхний 2 тоглолтод ажигдсан болохоор угаасаа тэгэл хамснагт аймгийн доор байгаа. Тэгэл одоо ирэх тоглолтууд ингээд тухайн тоглолтуудад гаргасан алдаануудаа илүү их зас сайжруулад үр дүнгээ илүү сайжруулахын тулд тэгэл өдөр болгоныхаа бэлтгэлийг хийгээл тэгэл тэрнийхээ үр дүн ингээд ер нь ажиллаад дэшегээ гарч ирж байгаа гэж бодож байна. Дасгалжуулагчийн арын албаны зүгээс ер нь улирлын төгсгөлд те одоо ингээд та хоёр чинь 3 дахь жилдээ тоглож байгаа. Улирлын төгсгөлд сүүлийн тоглолтууд дээр юу гэдгийг плей-оффын зураглал гаргах ч юм уу тэр зүйлүүд дээр хэрхэн ажиллаж байна? Тоглолтуудыг ер нь яаж төлөвлөдөг вэ? Өнгөрсөн 2 жилд чинь манайх чинь эхний жилдээ 4-өр гарч илүү 5-аар гарсан байна. Тэгээд өмнө жил өснөгтийг тэргүүлж улирлаа дуусчихсан. Тэгээд өмнө жил бол угаасаа яасан ч өснөгтийг тэргүүлж дуусгасан болохоор нэг тэгэж одоо нэг плей-оффын байрлал дээрс нэг тийм амар такт бол байгаагүй.
ерөөсөө шууд бурд таарсан өрсөлдөгч бүрийг хожиж гарах гол зорилготой. Хүснэгтийг харахад Дархан United баг ер нь нэлээд одоо сайшаалтай байгаа. Ер нь нэлээд уучраа олоод ирвүүдээ гэж харж байгаа. Мөн дээрээс нь үзэгчд болон тайлбарлагчид одоо коучнер гэдэг ч юм уу дийлэнх нь ер нь эдний хамгаалалт нэлээд сайн байгаад байна гэж бас нэлээд яригдж байгаа. Ер нь багийн бас хожлын гол түлхүүр нь хамгаалалт мөн үү? Дархан баг гэх юм бол яг бас манайхтай дундаж наслалттай дээр бас ер нь ойролцоо авах те. Тэгээд дандаа залуучууд хурд хүч сайтай, бие хөгжил сайтай. Тэгээд одоо эдний баг гэх юм бол бас ингээд бүрэлдэхүүнээрээ бас 2-3 жил явчихж байгаа болохоор ер нь бас нэг цул болоод одоо ер нь алидэ уучраа олцсон. Тэгээд дасгалжуулагчийн систем ч гэсэн одоо ингээд 3-4 жилийн хугацаанд суудсан. Ер нь бол хамгаалалт, бие хүч давталгын хувьд бол аль тал дээр нь хичээлсэн. Ер нь бол энэ бас яг сүүлийн мөчтөл шийдэгдсэн тоглолтос. Энэ жил нөгөө Дархан багийн хувьд бол нөгөө багаараа живдэг бие хүч нь аюу сайн болсон юм санагдсан надад. Офсиснэр аюу сайн бэлтгэл. Ер нь сая энэ зун Дарханыхан амар их бэлтгэл хийсэн. Яг 6-7 залуучууд ер нь бол одоо азаахтай байнга хөглөө шийдэл төмөргөл бэлтгэл хийх анзаарчихсан. Тоглолтын дээр ч гэсэн илүү мэдрэгдсэн бай тээ. Ялангуяа яг ингэж эд тоглолтын их мөчөд контакттай хоёр тамирчны хувьд бол илүүтэй мэдэрсэн баг. Ер нь юу гэдгийг яг энэ Дархны тоглолт бас дараагийн тоглолтод илүү их одоо хожил авах гэдэг юм уу нөлөөсөн гэж харагдаад байна. Энэ тоглолтын араас нь дасгалжуулагч юм баг юу ярилцсан тоглогчтой. Маах чинь бас нэг 15-6 нугаар одж явж байгаа. Тэгээд дүр бариулаад бас ер нь сүүлийн шийдэлтэй алдаал ер нь одсон болохоос бас ер нь нэмэлцэг гараад бас тоглолтын үр дүнд хүрүүлэхээрсэн. Тэгээд ер нь коуч бол дахиж энэ тоглолт одоо юу гэдэг ингээд тэргүүлээ алдсан юм тоглолт энэгээр дуусшгүй гэж ер нь нэлээд хатуул анхаарсан та. Нэлээд хатуу анхаарсан. Нэлээд хатуу гэж шүү. Тэр бүр амар юм байна тийм. За ингээд хамтаа эмэгтэй хүснэгтийг харцгаая. Манай хоёр тоглогчдод бол эмэгтэй тоглолтуудаа эрг үзэж байна. Ихэнх тоглогчид юм эмэгтэй тоглолтыг бэлтгэл сургууль тоглолт гээд зөрөөд үзэж амждгүй юм шүү. Тэгээ ер нь эмэгтэй тоглолтыг үзэх нь нөгөө яг цаг бол нэг тийм айхтар их байдгүй. Гэхдээ одоо юу гэдэг одоо нэг амралттай өдөр мөдөр маах тоглолт тоглолтууд байх юм ер нь бүх тоглолтыг л үздэг. Эмэгтэй тоглолтын хүснэгтийг нэг л одоо баг тэргүүлж байна. Тэр одоо тэр чигээрээ л үлдэх шинжтэй гэдэг шиг одоо Amazon баг маань 9-0 гэсэн амжилттай бүр ихтгэл төгс тэргүүлж байна. За тэгвэл артлаас нь 2 дугаар байранд 10-т баг 5-5 хожигдолтой. Алтан баг юу 4 хожигдолтой гэдэг яг ингээд дараалсан байна. За ер нь оролцож байгаа өргөцсөн зочдоос нэг зүйлийг асууж байгаа. Эмэгтэй хүснэгтэй. Улаанбаатар Amazons баг үлдсэн юм тоглолтуудаа ялагдл хүлээх болов уу? Эсвэл ингээд 100% амжилттай нэг ч ялагдalгүй хүснэгтэй тэргүүлэх үү? Бас хэрвээ хожигдвол энэ багуудаас аль нь Улаанбаатар Amazons-ыг хожих илүү магадaltaй вэ? Миний хувьд бол ер нь баг одоо юу гэдэг юм бэрхшээлгэмтлэл одоо нөлөөлөх бол тэр чигтээ хожигдохгүй баг тусгаж байгаа хэл гэж харагдсан шүү дээ. Миний хувьд ч гэсэн баг ялхаа үүдээ 100% ажилтаа дуусгаж магадгүй л хитаас төлөвийг яаж мэдэх шүү дээ. Тэгэл бөмбөг бүрэн хийжтэй гэж шүү дээ тий. Тэгвэл одоо хамтдаа удирдлагын одоо дараагийн тоглолтуудын хүснэгтэй хуваарийг харцгаая гэж бодож байна. За эх 7 хоногт маш олон сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байгаа. За энэ дундаас хасын үлгүүлийн тухайд бишрэлт металлогийн эсрэг Нямгаргийн супер Нямгарагт финалийн тоглолтыг давтах нэ. Энэ тоглолтод ер нь яаж бэлтэж байна? Хасын үлгүүд. Одоо ер нь бол сүүлийн яг 1-4-5 бэлтгэл бол яг ерөнхий энэ тоглолтод л зориулж бэлтгэж байгаа. Өмнөх хүчрэн дээр маах зөвлөлийн нээлтийн тоглолтын дээр хожигдсон. Тийм болохоор ер нь энэ тоглолтын дээр зайлшгүй шаардлагатай тийм нэрмэлцэлтэй л байгаа даа. За одоо бусад тоглолтуудаас бас онцлж үзье гэвэл те Азагийн хувьд аль тоглолтыг илүү сонирхолтой болно гэж төсөөлж байна. Аль тоглолтоос илүү мэдээлэл олж авах юм шиг байна.
Ер нь тэгэл би ч бас нэг завсар гараад юм бүх тоглолтод үзье хичээдэг. Бүгд яг сонирхолтой болохоор. Brothers Knights 2 бас гоё тоглолт болох юм шүү дээ. Саяханд нөгөө нэг Дөлгөөмөр ах нөгөө Сибаши 2 солигдсон гэдэг байсан. Тэр хоёрын бас үр дүн хэрхэн гарах нь гэдэг нь бас үнэхээр сонирхолтой байх нь тий. Ер нь бол аль аль талдаа ашигтай болсон юм шиг ийм солилцоо харагдаад байна. Аль нь илүү бүр ашигтай байсан гэдэг л. Та хоёрын хувьд аль нь бүр илүү ашигтай гэж харагдаж байна. Хин нь хожиж өг тий энэ 8-аас. Мэдээж хоёрыг хуйлаа л яг дотоод барил дээр өөрсдөө сонгосон авсан байх гэж бодож байгаа шүү дээ. Яг Night-даг цэвэр шидэгч цогтойхоос одоо цогтойх хажууд дахин нэг хүн ч гэдэг юм уу тийм хүн хэрэгтэй байсан байх гэж бодсон. Тэгээд Brothers гэх юм бол илүү одоо нэг дайр оролтуудыг алдаа салгадаг дундаж сайн шийдэлттэй тийм Дөлгөөмөр ах утсан болохоор энэ хуйлаа л атсан байх гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энд хүрээд дуусгаж байна. Ингээд урилгыг маань хүлээж авсан хоёртоо бас маш их баярлалаа. Маш сонирхолтой бас яриануудыг бас ярьлаа. Энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Эх 7 хоногийн дугаараараа эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Дасандаа Буухан M-Bank, Toyota-гийн албан ёсны дилер Top Motors, IT-ийн бүх хэрэгцээг IT Store байлаа. Баярлалаа.